Байцгаана уу? Шинэ хичээлгээрээ уулзж байгаадаа баяртай байна. За өнөөдрийн эрүүл мэндийн хичээлгээрээ бид нар тархины эрүүл мэндийг сахин хамгаалдаг дасгалыг та нартай зааж өгөх юм байгаа. За тэгэхээр бидний маш чухал эрхтнүүдийн нэг маань бол уурга тархи байдаг. Тэгэхээр уурга тархи гэдэг зүйлд ямар дасгал хийх вэ? Толгоогоо хөдлөх юм болов? За ингэж удаж магадгүй. Гэтэл уурга тархи гэдэг энэ зүйлд маань бас дасгал хэрэгтэй байдаг ахна. Тэгэхээр энэ дасгалын гол үр дүн юу гэхээр ингээд сууг байд юм байна л да бидний ард энэ тий. Гэтэл тэр сууг маань бөглөх тохиолдолд тийм ээ тархин дотор маань өрөвсөл явагдаад за тэгээд өрөвсөл хурцтаад эхлэх юм бол бид нар яадаг вэ гэхээр умираа болдог тийм ээ мартаж сандаг за тэгээд олон тархины өвчнгүүд байдаг шүү дээ тийм ээ Альцгеймер гэж бидний маш сайн мэддэг за тэгээд Паркинсоны өвчин ч гэдэм үү за тэгээд ер нь бол монголчууд хэлэхдээ зөгнөрх өвчин гэж хэлдэг тийм ээ тэгэхээр хүн бол амьдралдаа залуу байхдаа бол бид нар яах вэ гэхээр бусдад төөг учруулахгүй гэж хичээж амьдарч ирсэн болов нас ахих тусам юун санаа зовох вэ гэхээр хайртай хүмүүсээ зовоохгүй өөртөө хайртай байх гэж айгуу чухал. Тэгэхээр хайртай хүмүүсээ зовооно гэдэг маань яадаг вэ гэхээр зөнөөрх өвчин тусах юм бол би эргээд хүүхчиг болчдөг тийм ээ орчноо мэдрэхэ байгаад өөрийнхөө өтгөн шингэнийг хянахаа болоод тий хинд юу хэнийг гэдгээ санахаа байгаад за тэгэхээр энэ аимшигтай өвчнгүүдээс урьдчилан сэргийлж уурга тархиныхаа эрүүл мэндийг сахин хамгаалахыг хүсэх юм бол өглөөдөө оройдоо 3 минутаар хийх дасгалыг та бүхэндээ зааж өгөх гэж байна. За би залуу юм чинь над ердөө хамаагүй гэж бодож болохгүй. Ягаад гэвэл бидний эргэн тойронд байгаа хайртай хүмүүстэй бас энэ зүйлийг бид нар зааж өгөх хэрэгтэй болох нь тий. За тэгэхээр 45-аас дээш наслаад ирэхээр зэрэг нь хүний биед маш олон төрлийн өөрчлөлтүүд гардаг. За миний хувьд бол хамгийн нэгдүгürt энэ байна. Нүдний шил. За тэгэхээр нүдний шил яагаад зүх болсон гэхээр ойрын хараа маань эрс муудаад. За тэгээд нилээд 2 жилийн өмнөөс муудаж эхлээд би ч гэрэл мэрэл тусгаад л ингээд нэмэлт ямар нэгэн тоног хөрөм тусламжтаар хардаг гэсэн сүүлүүгээр бүр хэцүүдээд за тэгээд очиод эмнэлэг татаа үзүүлсэн чинь ойрын хараа эрс муудсан байна гэд. За яана юунаас болов гэдэл тэгсэн чинь 45-аас дээш насныхан бол энэ бол яах нь байгалийн зам. Өөрөөр хэлэх юм бол би хөвшрөх гэж байгаа гэдэг бол хүлэмжшэрх хэрэгтэй болох нь шүү дээ тийм ээ. Хичнээн өөрөө залуугаараа би болоогүй цоглогоороо сайхнаараа гэж бодсон гэсэн организмд маань яах нь аль хэзээ өөрчлөлтүүд гараад хэлсэн байх нь. Тэгээ намайг хүүхэд байхад нас тогтох сайхан гэдэл нэг дуу гэж мандуулдаг байсан. Тэгээ бодоод үзэхэд бас би ч нас тогтох гэдэг англи руу явж байгаа юм байна. Зайлж болдоггүй. Заавал дайрдаг зүйл ах гэдэг тийм ээ. Тэгэхээр зэрэг бидний уурга тархич гэсэн нас явах тусам л яах нь улмал тий санах сэрэх тэр зүйлүүдээ мартаал за тэгээ ялангуяа бид нар чинь хийж байгаа ажил бүх зүйлээсээ хамаарат нэг хүүхдийнхээ нэрийг дуудах гал эхнээс нь авахгүй бол бүх хүүхдэд дууддаг гэсэн бол нэмээд ачцынхаа нэрийг нэмээд дууддаг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бүхнээс яах нь урьдчилан сэргийлэх тархины тийм ээ хөгшрөлтийг удаашруулах тэр өрөвслүүдийг намдаахад тустай дасгалыг та нартай зааж өгч байна. Тэгэхээр энэ дасгалыг би болохоор Солонгосын NBN гэдэг телевизийн эрүүл мэндийн нэвтрүүлгээс сурч авсан байгаа. За тэгэхээр дасгалаа жоохон айзан жагаад би вин тамирын хувцас өмсөж байгаа хийнэ. Айгу сүртэй хийнэ. Тэгэхээр вин тамирын хувцсын шаардлага байхгүй энэ дасгалыг хийхэд ямар нэгэн нэмэлт юу гэдгийг биднэрт хэрэглэгдэхүүн бол хэрэггүй. Гэхдээ орон зай бол шаардлагатай. Тэгэхээр жоохон зайтай газар хийхэд болох нэ тий тааваараа хийн энэ бол юу гэдгийг булчингийн маас өгч байгаа булчингаа хөгжүүлэх байгаа дасгал тийч учраас өвдөг болоод өөр ямар нэгэн хүндрэл учруул зовёр өгөхгүйгээр хөнгөнөөр их тайван хийх юм байгаа. За тэгээ өглөө босонгуудаа 3 минут хийгээд орой унтахаасаа бол 1 цагийн өмнө тийм ээ. За хамгийн оройтлоо гэхэд 1 цагийн өмнө бол энэ дасгалыг хийх хэрэгтэй. Энэ нь бол хөнгөн бас нэгдлийн стрич буюу сунгалтын дасгалж бас болох боломжтой. Ер нь альва өвчин бол юу гэдгийг ямар нэгэн шинж тэмдэг тийм ээ илэрхгүйгээр шууд хүндэрдэг бол биш байдаг. Тэгэхээр бидний бас нэг Монгол ахуй ч юм уу монголчуудын ч юм уу их төвчээртэй юмыг тэсвэртэй байдаг буруу зуршлын нэг нь бити бие чагнаатай гэл хүүхдээ загнадаг те намайг ялангуяа хүүхэд тогтол маш их тэгдэг байсан. Ямар их ямптай бие чагнасан юм бэ гэж бинийгээ тэгж хэлдэг байсан. Гэтэл энэ бол буруу юм байна гэдгийг ингээд сүүлийн үед эрүүл мэндийн нэвтрүүлэг нэлээд их үзэж хагаад анзаарсан зүйл юу гэхээр бие чагнах хэрэгтэй юм байна.
Тэгэхээр нэгдүгээр би өөрийгөө хайрлна гэдэг бол өөрийгөө өдөр тутамдаа анзаарч явах хэрэгтэй юм байна. Тэгэхээр бие чагна гэдэг манд үнийг хэлээд байгаа шүү дээ, тийм ээ? Надад юу болохгүй байна? Миний ердийнхоосоо юу өөрчлөгдсөн байна гэдгийг анзаарч явах хэрэгтэй хань. Тэгээ тэр шинж тэмдгүүд давтагдах юм уу? Олшроод ирэх юм бол бид нар одоо болохоо байсан юм байна гэд эмчид яах вэ? Үзүүлэх хэрэгтэй хань, тийм ээ? Тэгэхээр одоо бид нар бол аливаа өвчиг туссан хойныг эдгэх гэж биш. Харин тусгаас нь өмнө өөрчлөн сэргийлэх гэдэг бол өнөөдөр маш чухал болсон, тийм ээ? Зөв одоо зохистой яах вэ? Тийм одоо мэдээ мэдлэгүүдийг авч явах хэрэгтэй ах нэ. Тэгэхээр миний энэ заах байгаа дасгал бол маш энгийн. Тэгсэн хэрнээ одоо энэ одоо юу вэ? Ийм юм хийгээд одоо тий тархины одоо эрүүл мэндийг хамгааллаа юу, хадгаллаа юу гэж бодож олно гэвч үгүй юу. Энэ бол үнэхээр үр дүнтэй. Тэгээ за энийг бол одоо энэ нэвтрүүлэлт олж байгаа жүжигчин эмэгтэй. Тэр эмэгтэй яагаад энийг хийх болсон бэ гэсэн чинь одоо сүүлийн үед одоо манай хайгуу сайн мэдэндээ эхнэрийн өрх гэд киноны үнжээгийн авга эгч байдаг штэ. Авга эгч. За тэр авга эгч юм байгаа. Тэр жүжигчин маань яасан гэхээр ээж нь бол одоо ийм зөгнөрөх буюу одоо тий чимээ гэдэг одоо солонгосоор хэлдэг өвчнөр өвдөжсэн учраас одоо энэ бол үр дамжиж одоо тий генээр бол өөрт нь ирэх магадлалтай гэсэн одоо тийм айцтай байсан. За тэгэл ерөнхийдөө өөрийгөө ажиглаж агаад нэлээ мартас санах нь ихсээд эхлэхэр зэрэг нь одоо тархины одоо ийм шинжилгээнд орж байгаа юм л да. Тэгээ тэр нь бол юм малгайшаагийн өмсгөөд л те одоо тэгэл толгойн одоо юу гэдгийг хэсгүүдэд одоо тархинууд одоо те хүний толгой дотор ч маш олон тархи байгаа шүү дээ те их тархи бага дарга урт утар тархи гэдэл ерөөсөө зүүн баруун тархи гэдэл. За одоо энэ тархиуд маань яах нь хэвийн үйл ажиллагаа явагдаж байна уу? Аль тархин дээр өрөвсөл байна? Одоо тархины те аль хэсэгт одоо үйл ажиллагаа доголдож байгааг одоо тэр шалгах тийм шинжилгээ өгсөн байгаа. За тэгээд нэлээд өндөр одоо өрөвсөлтэй гараад те энэ чигээрээ явах юм бол одоо ингээд чимээ буюу одоо зөнөр хөвчин тусах нь бол тодорхой болчихжээ гэ. За тэгээд үүнээс уршин сэргийлэх ямар арга байна гэхээр энэ дасгалыг зааж өгсөн байгаа. Тэгээд дасгалыг өглөө оройдоо одоо 3 өдөр хийгээд за тэгээд студид дахиад нөгөө шинжилгээгээ аппаратаа өмсөд 3 дасгал хийхээс 3 хоногийн өмнө буюу анх очиж онцлуулж явах байсан дасгалаа хийгээд 3 хоногийн дараа үзүүлэхэд бол үрдэн бол бүр огцсон бүр гайхмаар яах вэ өөрчлөгдсөн байгаа юм. Тэгэхээр зэрэг энэ нь бол яах нь тийм үрдэнтэй дасгал байх нэ. За тэгээд одоо энэ зөнөрх өвчин бол одоо зүгээр ингээд нөгөө гинт байж байгаа л нэг өглөөс ирээл бүх юм марчдаг биш байхan. Тэгэхээр энэ өвчин бас өөрөө урдчилсан одоо шинж тэмдгүүдтэй байдаг яхаа. Энэ өвчин тусаж байна шүү гэсэн одоо юм урдчилсан мэддэгдэх шинж тэмдгүүд байдаг гинэ. Тэгээд би түрүүн хэлсэнтэй бие чагнаж байгаараа гэж. Тэгэхээр энэ шинж тэмдгийн анагаахын шинжилгээ хонд бол юу гэж нэрлэдэг вэ гэхээр хитээцэн хөдөлгөөний одоо бэрхшээл гэж нэрлэдэг юм байна л да. Ямар нэг юм бүр ингээд хит туушрах гэсэн утгаар тийм ээ. За хамгийн нэгдүгээр эргэн тойрондоо болж байгаа үйл явдалд огтын сонирхолгүй болчихно. Тэр үйл явдлыг сонирхохоо болчихно. За жишээлх юм бол одоо энэ дээр эмч бол нөгөө жишээ яаж тайлбарлаж байна л да. Тэгээд тэр нь юу гэхээр одоо ач зээ нэрлээ гэртэн тийм ээ мэдээж бид нар ач зээтэйгээ ялангуяа солонгосын нөхцөлд бол ач зээтэйгээ амьдардаг биш шүү дээ бүгд рүү тустай амьдардаг. Тэгэхээр ач зээ нь гэртээ ирээд гэрт нь ирэхэд одоо тэрнтэйгээ хамт хоол хийд юм уу хөгжилтэй тоглолт юм уу эсвэл одоо хамтдаа нэвтрүүлэг телевиз кино тий үзэх за эсвэл одоо хүүхдтэй гарын бэлэг одоо гарын мөнгө энэ төр өгдөг энэ төр ингээд ач зээтэйгээ байх нь аз жаргалтай ач зээ нарт амттай хоол хийж өгөх энэ төр байдаг байсан бол одоо яах вэ гэхээр энэ зөнөр хөвчин тусах гэж байвал тэтэртэй гинт дургу болчихно. Өөрөөр хэлэх юм бол өмнө нь дуртай байсан тэр зүйлтэй гинт яах вэ? Дургу болох. За тэгэхээр одоо өөрсдөө бид нар ажиглана гэдэг маань энэ хэлээд байгаа тийм ээ. Тэр эргэн тойронд байгаа хайртай хүмүүсээ аав ээжигээ эмээ өвгөө бид нар бас яах нь ажиглах хэрэгтэй болох нь штэ. Магадгүй те өнөөдөр би энэ үдад муухай ажилласан байх, өчтөр тэгээ тавгуурхээ тэгсэн байх гэж бодож идэл энэ маань яах нь олон дахин давтамжтай болоод ирэх юм бол бид нар яах нь сая энэ биш болж байгаа юм бэ шүү. Бид нар анхаарах хэрэгтэй юм бэ шүү. Энэ маань мах зөгнөх хөвчний анхан одоо шинж тэмдэг юм бэ шүү гэдгийг мэдчих хэрэгтэй болох нь те. За хоёрт нь болохоор одоо юм болохгүй үйлдэл гэж хэлж болно тий болохгүй үйлдэлүүдийг байнга давтна. За тэгэхээр энэ ярьж байгаа энэ үйлдэлүүд бол манайхан байнга хийдэг учраас юунд болохгүй гэж гайхаж магадгүй. Тэгэхээр энэ нөгөө хүнд бол байж болохгүй үйлдэлүүд. Жишээлх юм бол одоо годомжинд огт санаа зовхгүйгээр эвгүрх, тавгуурхгүйгээр хогоо хаях, шүлсээ хаях, тий цэрээ хаях. За өөр юу байж болох вэ? Одоо кино театр юм уу эсвэл одоо түүнтэй адилхан тий нийтийн тээвэр мөрнөд олон нийтийн газараар хит чанга дуугаар уцаар ярих. За гуравт нь болохоор яадгүй гэхээр одоо бүх зүйлийг сөргөөр хүлээж авах. За нөгөө хохирогчин сэтгэл зүй гэж яриад байгаа шүү дээ. Хохирогчин сэтгэлтэй болцсон тий. Энэ намайг тэгээд байна гэд. За тэгээд ингээд годомжинд хин нэгэнтэй таараа зөрөөд өнгөртөл тэр хүн маань ингээд над руу инех юм бол зүгээр өнгөрөхгүй дахиж очиод тий
Чи сая над руу инээс нү те? Яагаад чи намайг юунд нь шоолоод байгаа ингээд одоо тэрг яах нь бүр хэрүүл болгоод бүр том зүйл болгоод эвэргээд ингээд өдөөд хэрэлдээд эхлэх гэх мэтлэн ийм зан үйлүүд одоо яах вэ гардаг байх нь энэ бол юу байх нь зөнөөрөх өвчний шин тэмдгүүд байдаг байх нь. Тэгэхээр энэ нөгөө гинт манай өвөөстэй аюу муухай ааштай болсон тэр болсон тэтвэртэй гараал хэвээр аюу өөр болсон гэж бодож болохгүй байх нь шүү дээ тий. Энэ маань яах нь тэр хүн өөрөө хүссэндээ биш харин өвчин яах вэ? Энэ өөрийнхөө шинж тэмдгийг илэрхийлж байна гэсэн үг байх нь тийм ээ. За тэгэхээр та нар маань үзчихсэн үгүй юу? Этгээд өмгөөлөгч уу яно гэж одоо Солонгосын олон ангит кино би. Тэгээ тэрний хүүхээр аутизмтай өмгөөлөгч хүүхний тухай кино. Тэгээ тэр хамгийн анхны өмгөөлсөн хэрэг нь болохоор баг бахта өрөө хөсөлж исэн өрөөг нь хөсөлж исэн эмгэн одоо нөхөр хоёрын одоо маргаан үсээд тэгээд ингээд шүүхэд хандаа төрөх өмгөөлөгчөөр нь ажиллах болдог. Тэгээ гол шалтгаанаас нөхөр нь яг ингээд төвтөр цуснаас хойш ааш мото болоод эхнэрээ юм болгонд хардаад бүх юм сөргөөр хүлээж аваад ингээд бүр хажууд нь хүн тисхийн аргагүй болтол ингээд муухай аашлаад исэн. Гэтэл тэр нь яасан гэхээр зүнөр хөвчтэй ээж идэг. Тэгэхээр энэ ингээд киногоороо хүртэл одоо яах вэ? Энэ эрүүл мэндийг анхаараарай гэд хэлж өгöd байгаа тийм ээ. За тэгэхээр яах вэ гэхээр энэ 3 дахь шинжин дээр ахад өөр нэг юм нэмэгддэг нь юу гэхээр хий бодлуудаа итгэж эхэлдэг гинэ. Одоо зүнэр хүчний шинж тэмдэг илэрх юм бол тийм учраас бид нар одоо уурах тарихаа хамгаалаад уурах тарихныхаа эрүүл мэндийг хамгаалаад одоо энэхүү зааж байгаа дасгалын маань одоо хийгээд үзээрэй. Өөрөө ч бас туршаад үзээрэй. Одоо дасгал огт хийдэг учраас надад бол нэлээд одоо гарч чилэх одоо хөл бас чилсэн. Гэтэл одоо эмч зөвлөгтэй болохоор энэ дээр бол өрөөсөө энэ булчинд ачаал өгөхгүй хийгээрэй гэсэн. Тэгэхээр та нар маань одоо булчинд ачаал өгөхгүйгээр яагаад гэвэл энэ чинь нөгөө нас тогтсон хүмүүсийн маань хийх гээд байгаа учраас тийм ээ. Өөрийгөө ядраалгүйгээр тааваараа тэгээ өдөрт 3 минутаар өглөө оройдоо их дасгал юм байгаа шүү. За тэгээ одоо би ингээд дасгалаа заагаад явчих. За түүнээс өмнө одоо тархинд бас нөлөөлдөг одоо хүнсний гол бүтээгдэхүүн одоо бид нар бүгдөө сайн мэддэг. Энэ бол тархины хэлбэртэй өөрөө адилхан байдаг гэж яригддаг. Юу вүлээ? Хушиг тийм ээ. Хушигны самар. Тэгэхээр хушигны самрыг одоо дангаар нь одоо өглөөдөө оройд идэж болох нь. Түүнээс гадна одоо миний бас нэг өөр үтсэн эрүүл мэндийн нэвтрүүлэг дээр болохоор бас л одоо энэ нөгөө зүнөр хөвчнөөс сэргийлээ. 65 настай эмэгтэй болохоор одоо солонгочууд маань өдөр тутамдаа өглөө өдөр орой хоолндоо дандаа будаа иддэг тийм ээ. Тэр будаандаа ингээд нөгөө хушгаа мунтаглаад хамтд нь агшаахаар будааны амт маань зөөлрөөд бас яах нь тархиндаач тижэл өччихсэн хушиг гэдэг зүйлийг бол бид нар бас яах вэ тогтмол идэж шивших нь бол уурах тархиндаа бас шим тижээлийн хэрэгтэй одоо зүйлсийг нь бол өгч чадах нь. За ингээд дасгалаа дагаа тэгээрэй. За дасгал маань энэ босоо байрлалт хийсэн. Тэгэхээр одоо бие дэвтэй хувцас хүмүүс чинь. За дасгал маань үндсэн 3 хөдөлгөөнтэй. Эхнийх нь бол гарыг алгадад дуграх юм байгаа. За тэгээд хоёр дахь хөдөлгөөн бол болохоор толгоо оролцсон. За аль нэг гарынхаа эрхийн хөрөг дагуулад гарынхаа эц хүртэл харна ээлжилж хоёр тишээгээ. За тэгээд 3 дахь хөдөлгөөн маань болохоор одоо гар толгой хоёр дээр маань хөл нэмэгдэнэ. За тэгэхээр хөлөө болохоор бид нэр яах вэ гэхээр яг толгойнхоо эсрэг тал тавина гэж бодох хэрэгтэй. За тэгэхээр яах вэ гэхээр бид нар баруун тишээ харсан бол баруун хөлөө зүүн талдаа, зүүн тишээ харсан бол зүүн хөлөө баруун талдаа тавина гэж ойлгоорой. За хамгийн нэгдүгээр хоёр гарын алгыг бол хооронд нь ингэж авсарч байгаа нь одоо сонсголын одоо чочрол өгч одоо энэ сонсгол сайжруулдаг байх нь. Хоёр дахь хөдөлгөөний хувьд болохоор харааны мэдээллийг цэгцэлдэг гинэ. Тэгээ өөрөөр хэлэх юм бол бид нарыг яах вэ гэхээр анхаарал төвлөрөх тийм ээ тэр чадамжийг маань сайжруулдаг байх нь. 3 дахь хөдөлгөөний хувьд болохоор энэ хөл гар маань зэрэг хөдөлж ийн гэдэг маань тэнцвэрийн одоо мэдрэмжийг сайжруулах мөн орон зайн баримжааг одоо дээшлүүлэхэд одоо чиглэсэн ийм одоо дасгал хөдөлгөөн байх нэ. Та бүхэндээ эрүүлэг сайн сайхныг хүсье. Хайртай хүмүүстэй бас энэ дасгалыг зааж өгөөд хамтдаа хийдэг байгаасай гэж хүсэж байна. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.